Сургууль гэдэг хүүхдүүдийн хувьд сурч боловсрох ариун газар байх ёстой. Гэвч охин 3 жилийн турш амьдын тамд амьдарчээ. Одоо дуулж, зүртүүлгэнд орж, асаалтаа тамхидж тэрч бүхий сургуулийн коридороор түүнийг нохошиг давалж өгдөг гэж. Эцэст нь тэрийн бүхнийг тэслэхгүй аймаа орлсон бөгөөд охины газар дээрх ганцхан аав нь хэрэгтнүүдийг уучлахаар шийднэ. Охины аав яагаад хэрэгтнүүдийг уучлахаар шийдэв? Энэ бүгдийг хамтдаа олж мэдцгээе. Түүх нэг охин уйлж байгаагаар эхэлнэ. Тэр охин өндөр барилгын орой дээрээс доош харж амьдралаа бодож зогсоно. Тэр мөчид нулимс хацрыг нь дагаа орцох бөгөөд түүний хэлсэн сүүлийн үг нь ааваа уучлаарай байлаа. Тэр өдөр Солонгосын мэдээ нэгэн дунд сургуулийн охин дээрлбэл болон хүчирхийлэл улмаас аимшигтай сонголт хийхэд хүрчээ. Тэд хохирогчийн хүзүүн нохон хүзөвч хийж асаалттай тамхиг хүчээр залхиулж дараа нь энэ бүгдийг хүнд хийлгэл нүцгэн зургуудыг чийл болгон гэж амыг нь тагилсан байна. Түүнчлэн хохирогчийн нүцгэн зургууд болон бусад хүчирхийллийн үйлдэлүүд ил болж буруутнуудын хийсэн энэ хүч их шүрт гэмт хэрэг нь олон нийтийн бохимдлыг төрүүлээд байна гэж мэдээлж. Тэр үед Honda Group-ийн дэд ерөнхийлөгч болох охины эцэг Kim Yeon-jung олон нийтийн өмнө дахин дүүлэн нэгдэв. Тэрээр миний охиныг дээрлэхийд зовоосон сурагчдыг би уучлаа. Мэдээж охины минь хийсэн сонголт намайг эцгийн хувьд зүрх сэтгэлийг минь үнэхээр өвтгөж байна. Гэвч тэд хүүхдэрээ байна. Нийгэмд аль хэдийн хүл тавьсан хүний хувьд би өршөөл үзүүлэх ёстой гэж бодож байна. Иймээс шүүгчдээс тэднийг өршөөгөөсэй гэж хүсье. Анхааралтай сонссон баярлалаа гэж хэлж. Сэтгүүлчид түүний үгийг сонсмогцоо цочирдож дэд ерөнхийлөгч ийм хүнд гэмт хэргийг зүгээр л залуу байна гэд уучлж болох уу? Улс даяар уурлаж байхад та үнэхээр тэр охины эцэг мөн гэж үдээ. Таны охин ямар гэм хийсэн гэж ийм хөв тавилан хүртэх ёстой юм бэ хинэ асууж байлаа. Ийхүү мистер Лигийн үг сар түмний дунд илүү хуур хилэн дөрүүлж зарим хүмүүс хохирогч үнэндээ Лим Ёнжуны жинхэнэ охин биш харин хаягдсан хүүхэд байсан гэх зэргээр суурч эхэлнэ. Гэвч үнэн учрыг нь хэн ч мэдэхгүй байлаа. Энэ үед мистер Ли ганцаараа харанхууран сууж байх өгөөд хүмүүс ярихыг хүссэн зүйлсээ л ярих юм да. Хинаг миний охин биш байсан гинэ. Та нар одоо миний мэдэрч байгаа хар услын хумсны чинийг нь ч ойлгохгүй байна. Би тэднийг өршөөсөн ял хөнгөлүүлэхийн төлөө биш. Тэднийг хуулийн нэрийн дор аврахыг хүсээгүй дээ. Охин минь, би бүхнийг хожоо ойлгочээ. Чи минь дандаа л бусдыг төрүүлж боддог байсан. Би чамайг арай илүү амиа хичээсэн хүн болгож өсгөх ёстой байжээ. Гэвч нэг зүйлийг чамд амлая охин минь. Чамайг энэ байдалд хүргэсэн тэр навчнуудыг аав нь төлөөсийг нь заавал төлөвлөнө гэж шүд зүүн бодож байлаа. Тэгэхэд нэг хүн гаднаас орж ирнэ. Дэд ерөнхийлөгч таны хийсэн хүүхдийг авчирлаа гэхэд мистер Ли сайн байна. Чи Солонгост дасаж байна уу гэж асуулаа. Карма нэртэй охин ийм юмсэглээ. Таны анхаарал халамжинд ор хурдан дасаж байна гэхэд мистер Ли тэгвэл сайн байна. Одоо сургууль явахдаа бэлтгэхэд туслах нь цочсон харцаар харж байхад Карма харин эсрэгээрээ сэтгэл хангалуун байлаа. Карма нэмсэглээ. Солонгос над чи хүн байсан ч гэсэн сургууль явж болдог гэж юу гэж асуув. Энд чинь ардчсан чөлөөт бас биш гэж юу? Би энэ хүүхдийг сургууль сургахын төлөө юу ч хийх болно. Бидний хийсэн бэлтгэл ажлууд нэг жилийн дараа бүрэн дуусна. Карма энд амьдрах болно. Найз нөхдөд ч болох хэрэгтэй гэж хэлэхэд Карма нэмсэглээ. Хориулах хэрэггүй дээ. Найз нөхөд биш уйдаа гарах тоглоомоттой гих байсан билгүй дээ ааваа. Түүнээс хойш цаг хугацаа өнгөрч дараа жилийн 5 дугаар сарын сүүлээр ахлах сургуулийн нэгэн ангид хүүхдүүдийн нээлтэн сууж байна. Тэнд нэг охин өхөөртөм Жэүнэ за зүгээр л жижигээд дуудчихэ. Ихчэөхөө өгсөн амттан хурдын дээрээ яагаад залхихгүй байгаа юм бэ? Энэ бол уургаар баяжилсан ихчийг нь чамд өгж байгаа тусгай сүв шүү. Үнэхэрийн амттай айдэр гэж мэгэл наагаад байна. Дотор нь ус мөсийн бүр хайшлаад хийсэн шижиг. Харин жижиг мэн. Гэхдээ эн чинь хугацаанд дуусаад сар болцсон байх штэ. Зүүн дотор нь өгсөн ялаа өөрөө минь ус байна гэд өгөж эхлэв. Үүнийг харсан сунгийн за зүгээр Чивава гэж дуудчихэ. Чивава чи итгэхээс өмнө ингэж бөөлж өдөйвэл дараа нь яах юм бэ? Чимээгүй хуугаа дуусах. Энд чи миний сайхан сэтгэл. Миний сэтгэлийг чи хизээ ойлгох хүн бэ гэж уурлаад байдаг өстө буян юм аа. Бодолгүй гаднаас багш орж ирэхэд мэн баачка. За багшийн өмнө дальжгнаа жүжиж байх юм бол нүцгэн зургуудыг чинь хаа сайгүй тараач шүүл гэж байна. Багш за хүүхдүүдээ судалтаас уцгаа. Өнөөдөр манай ингэж шинэ хүүхд шилжиж ирж байна. Хойд Солонгосоос ирсэн болохоор та сайн тусал дэмжээрэй гэж хэлэхэд шинэ охин өөрийгөө танилцуулж. Сайн байна уу? Намайг Yon Karma гэдэг. Хойд Солонгосоос ирсэн. Танилцахад таатай байна. Яг энэ үед нөгөө талд захирал туслах хоёр хоорондоо ярина. Туслах. Дахиад нэг удаа бодолцооч одоо ч оройтчихгүй байна. Хойд Солонгосын хүмүүжлийн газраас хүүхэд авчрын гэдэг үнэхэрийн том асуудал үүсгэн шүү гэж хэлэхэд мистер Ли чиний нүдэнд би охин өргөж авсан юм шиг санагдаж байна уу? Би охин биш ангийн охин авчирсан гэхэд энэ үгийг сонсоод хан туслах. Санаа алдан бодноо. 2018 онд Карма 13 наснда Хойд Солонгосоос зугтаж хангаолын ойролцоо эргүүлэхийн түүнийг олж исэн юм. Хойд Солонгосын засгийн газраас хийсэн биологийн туршлагуудын нөлөөнөөс болоод сэтгцэд нь өөрчлөлт орсон. Тэр дундаа сайкопат шинж тэмдэгтэй гэж дүгнэгдсэн гэж шүү. Бидэд байсан юм энийг эйгүү баачка гэж. За тэр яг
Бүр тодруулах юм бол өвд дуулан готов шиг гэдэг зүйлийг мэдэрдэг юм байна. Бүр огт мэдэрдэг. Өмсөж байсан подволкон дээрх цусны толбод нь с ижиг төрүүлсэн болохоор ховсын аргаар шалгахад нийт 13 хүн алсан гэдгийг тогтоогдсон юм байна. Жоох юм байж айхтар. Цамцан дээрх цусны толбодын ДНК-гийн шинжилгээнд өгөхөд ховсдолсон байхдаа алсан гэж хэлсэн хүмүүсийн ДНК-тэй яг таарч исэн болохоор түүний хорхор болсон юм байна. Тэгээ яг хав насан туршаагүй юм болохоор ирээгүй хариуцлага ногдуулахгүйгээр хүүхдийн дасан өмжүүлэхэд 2 жил хийхээр болсон юм байна. Тэгээд мань гарч угаасаа л ийгүүгээр те 13 хүмүүс алдсан баач гэн болохоор хоригдож байх явцад тэрний хүмүүжүүлэх үнэхээр хэцүү байсан байгаа. Догшин характертай, тэгээ дээрээс нь айгүй садист. Мөн хамгийн их гайхшруулсан юм супер хүн шиг чадвартай байсан байна. Тэгээ энэ бүх шалтгааныг харгалзан үзээд түүнийг суллагдсны дараач хараа хяналтын дор байлгахаар болсон юм. За одоо үедээ буцаад ирээ. Ангийн хөвгүүд хоорондоо шигнэлтээл. Хой солонгосоос огтээ ингэ түүхэн шилжиж ирсэн гэсэн. Хой солонгосоо тэгээ хөөх юм уу? Тийм ээ үнэхээр хөөхөн гэсэн очиж харъя л да. Наа тоглоо могломо хаяа л да. Чи ийм болохоор л ганц би байгаа ухааны юм яриад очиж харахаар чинь. Хаана вэ? Хүү тэр зүүн талд нь байгаа юм шүү. Хүү ямар хөөхөө охин бэ гэхэд ангид сууж исэн нэг охин. Энэ хүүгүүд гэж нэрээ гэж мэгэл битүүрхэн дотор хатаа харахаас нэрээ карма чи өөрийгөө танилцуулахдаа хой солонгосын аялах жогт гарсангүй бид хэдэд хой солонгосын аялахаар ярьж үзүүлээч гээл хой солонгосоос өмнө солонгосоос арай өөр аялахтай байдаг юм шиг байгаа. Сайн бинтгүй. Сайн уу өмнө солонгосын сурагчтай би хой солонгосоос ирсэн карма байна гэхэд ямар хөөрх юм бэ гэдэргээл байж байгаагаар хөөрхийн нөгөө дээрлүүлж ийсэн охин. Гоё юм аа. Би ч гэсэн эдэн шиг юу ч бодлогүй ингээд инээж чаддаг бол үгүй. Эсвэл би шилжиж ирсэн охин шиг ийм хөөрхөн байсан бол ингэж чадах байсан болов гэл. Хөрхидөө иви инээд чивава хурж ирээд. Та хэд инээдтэй мэрэд ах шиг байна. Намайг ч гэсэн инээд гэлтэй гэснэ. Кармаг ажууд нь очиж суугаад. Сайн уу карма өмнө солонгос тавтай мэрэл. Чи үнэхээр хөөрх юм аа. Би чамтай найзлахыг хүсэж байна. Чи манай бүлэгт орох уу гэж байна. Карма нэмсгэлээд. Бүлгээ гэхэд жижи айсан байдалтай дотроо. Яна энэ шилжиж ирсэн хүүхдүүдийг цайлхан гинэн харагдаж байна. Тэр гайгүй байдаг байгаадаа гэж мэгээл. Одоо ихэд өнгөрсөн хэсэг гарнаа. Туслах Юнжин гэдэг нь нөгөө Чивава шүү за. Чивава нэг худалдааны компани захирлын охин. Энэ охин бол кармагийн эхний бай. Кена эзэгтэн тэмдэглэлд тэмдэглэснээр хамгийн ойр ойрхон түүнийг дээрлэхтэй байсан. Энэ тэгээд дээрлэхтэй хөвчлэн гизрүү нөшгөлт. Нэг тодруулж хэлэх юм нь нохооны хүзүүч зүйлээс дээрлэхсэн хүн ч бас энэ ба бусад хэрэгтнүүдийг бодоход дээрлэхүлтийн зэрэг нь багч гисэн бага. Тэгээ угаасаа тэр сониоч болохоор чамайг шилжиж очих үед чинь тэр өөрөө чам руу ойртох байхаа гэхэд карма нэмсгэлээд. Ерөнхийд нь ойлголоо. Тэр хүрээд ирэхээр би түүний биеийг сайхан битүүцсээ те хүүхнийц болгоод өгөх юм байна те гэж хэлэхэд захирлын яриаг нь тасалж орж ирээд. Чиний хийх ёстой эхний хамгийн чухал зүйл чинь гэд байжсэн чинь үзэгдэл солигдоод буцаа сургууль дээр хүрээд ирнэ. За хамгийн чухал зүйл нь юу байсан юм бол та? Карма шууд л тгий найзууд болцохоо ил гэж шүү. Нөгөө Чивава ч одоо өөрт нь юу ч тохиолдох гээд байгааг мэдэхгүй. Сайн мэн карма хоёулаа ёстой сайн найзууд болно байхаа. Гиснээс карма чи хажуудахад өөрийгөө танилцуулсан уу гэж асуухад карма. Зүгээр л хальтхан ярьсан л гэж байна. Чивава. Тэгвэл манай жижигтэй улам дотносъё л доо хэдүүлээ нэг хөгжлөө тоглоом тоглох уу гэсэн чинь Чивавагийн сугны өснүүд хурж ирээ толгоонд нь шууд туглаад авдیں۔ Нөгөөх нь хөөх юм нилээд айж байгаа шүү дээ. Карма та чи юу хийж байгаа юм бэ гэхэд Чивава. Энэ үү энийг баг хөгжлийн бэрхшээлтэй найздаа тусалж байгаа сайн дураар үйлс гэж хэлж болно дөө. Манай эн чинь нэг нүд нь баг хардаггүй. Тэгэж байгаад нэг өдөр миний ширээг мөргөөд уцыг нумгаачд юм да. Аз болж миний утас гэмтэгүүлтэй. Гэхдээ бид харахгүй байсан ч хин нэгний ширээг ахиж мөрөхгүй байхад нь анхаарах хэрэгтэй биш гэж үдээ гэж мэгэл. Энэ мөг хизээ дэлжгэнэхгүй болох юм бол доо. Тэгэл дараа нь чи алхаж чадна үстэй жийжээ. Би чамайг дэмжиж бүр онцгой сүү хүртэл өгсөн штэ. Харин чи ямар нэгэн хүний ширээнд хүрэх юм бол хүрсэн тоогоор ч би чамайг цохино гэж хөрхийг түлхчихлээ. Нөгөөх нь ч хөрх юм юмд амхандаа хүрчихгүй гэж хийх хичээнэ. Чаавас гэдэг харахгүй байгаа юм чи яаж хүрхгүй байхад нэг ширээн төлөөрөө хүрчин. Тэгсэн нөгөө гүлгчэн нэг гээл араас нь өшгөлчтэй нөгөөх нь хөөрхий шууд нэг ширээ нүрээрээ зөхөөл унлаа. Тэгсэн чинь араас нь ахиж хурж ирж нүрлөө нөшгөлөө бол нөгөөх нь пад гээл унж байгаа юм чинь. Ардан зогсож исэн нөгөө хоёр нэмийгээл. Яа. Карма чи ч гэсэн нэг цохилдоо хоёлоо жижигдээ сайн тусварлая. Хоолны цагаар ахаад уут толгоонд нөглөө төвгүүдийн нойлд оруулж үзье гэж баясаад инээгээд идэг шүү. Карма нухстай харж байснаа. Энийгээ зөксөө чи юу хийж байна? 5 настай хүүхэд ч найзаагаа дээрлэж болохгүй гэдгийг мэднэ. Чи юм том болчоод жижиг явуул гэж мэгээд манай энэ бас их жүжигчээ. Намайг сонссонгүй хүнийг яг одоо тавьж явуул, яг одоо уучлахгүй юу гэсэн чинь Чивава хэсэг шоконд орж зогсноо. Өөй чи ч одоо юу гэж туцаад байгаа новшвэ. Хойд солонгосын новшнууд бүгд ийм мэдрэмжгүй юм уу? Эсвэл хойд солонгост эсвэл дээрлэхэл гэдэг юм байдгүй юм уу новшин? Би бол зүгээр л эндээ хатан зүгийн заа юу. Чи зүгээр аятайхан миний эснийг хийвэл хийж чадахгүй бол зодвол заа юу гэсэн чинь карма. Тэгвэл би багшийг дуудлаа л гэж байна. Чивава багшаа тэгээ дуудалтаа хойд солонгос багшаа сонсохгүй бол сааслуулт юм уу хайшин энд бол өөр шүү гүлэг минь гэж өшөглөөд авлаа.
Тэр үед карма өнгөрснийг бодноо. Захирал юу ч болсон төрүүл зохиж болохгүй шүү карма. Яагаад төрүүл зохиж болохгүй гэж аваа. Би угаасаа л тэднийг өгтлэн зодгоос хойш их л зогсон зохиогүй ялгаагүй юм шүү. Ялгаатай. Чамд ч бас шууд зодоод авчих бол уйдгартай биз дээ. Бидний төлөвлөгөөний гол зорилго нь тэднийг тамлаг газартаа эхэлж авчрах. Тэр газар аль хэдийн бэлэн болсон. Одоо үлдсэн зүйл нь чи хохирогжуулаад тэднийг тэр газар аваачих нөхцөлийг бүрдүүлэхэд л болно. Карма дотроо. Тэгвэл бид илүү удаан хүлээх хэрэгтэй болох юм биш үү гэж бодсоор л байлаа. Гэтэ аава би түүнийг үнэхээр цохмор санагдаад байвал яах юм бэ? Тэгвэл бүх хүүхдүүдийн урд өөрийгөө нэг удаа зөвхөл. Дараа нь яхан чиний дур гэж хэлэхэд үзэгдэл одоо илүү буцаж хэлж байна. Мэн гар чи намайг цогчлоо те. Бүр яг энэ цогчлоо те. Гээл бүр өөрийгөө барьж ядаад байжсэн чинь багш нь орж ирээд биеийн тамирынхаа хувцас хурдан сольж юмс гээд ороод ирэх юм. Йоо багшаа байж ил та. Кармач багшийн хэлсэн үгийг тоохгүй дотроо захирлын хэлсэн үгийг бодоостой. Кармач дор хаяж 1-7 хоног тэгж хэрэгтэй шүү. Энэ төлөвлөгөөний хамгийн гол нь чамайг ихлээр тохирогч болгож харуулах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол би чамайг өршөөхгүй шүү. Энэ чамд амархан байх болно доо. Учир нь чи өвдөл мэдэрдгүй юм чинь гэсэн чинь карма тийм л дээ. Гэхдээ энэ намайг үнэхээр их уурлуулж ийн аваа гэж бодно. Үзэгдэл солигдож чидээ охин тамхи татчих байгаагаар эхлэх ба. Нэг нь биеийн тамирын цагаар нууцар тамхи татчих гоё шүү те. Тийм ээ жижи гэхэд бодлого хин нэгний хөлийн чимээ сонсогдно. Хүү инаад хурдан тамхи нуу хараал идгэж баригдчихлаа гэж харсан чинь ангийн дарга байдیں۔ Юу вэ хүн айлгчих юм ангийн дарга гэхэд ангийн дарга та хэд одооноос болоорой гэж хэлэхэд хөөхө жижи минь ангийн дарга надад туслаач гэж хэлнэ. Чивава ангийн дарга ирэх мэтлээрээ бол идэргээд байгаа мó гэснэ. Би амар ухаантай үг хэлсэн үү ингээл тэр хооронд мань жижи дотроо бодсоор. Үгүй ангийн дарга хэрэггүй шүү. Таныг бас над чиг дээрлэгдэг болчих вэ гээл. Ангийн дарга нэг тамхи авч хасаагаад. Октоо жоохон болгоомжтой сэрэмжтэй бай. Бид аль хэдийн нэг хүүхдийг алчсан штэ. Тэрнээс хойш жил ч өнгөрөөгүй байхад та нар галзуурчихъя вэ? Үе энэ нөхөрчин ч гэсэн бас хамсаад нь байжээ. Ерөөсөө таамагласангүй шүү. Нэр нь Мөн Ежин юм байна. За Мөн Ежин. За одооноос зүгээр л ангийн дарга гээл дуудчихъя. Тэр нь 16 настай ба нэг дэд ерөнхийлөгчийн лохин юм байна. Сургуулийн хүчирхийллийн эрэгт яллагдагчаар татагдсан гэхээр хамсааднуудынх нь нэг нь л юм байна л та. Манай жижимэн дотроо хүү ангийн даргач бас эдний нэг байсан юм гэж юу? Ангийн дарга охтын ангиар хинагийн цуурхал тараад байна гэхэд чивава. Хин тэгж ин хилийн таслаад үгүй л доо гэхэд ангийн дарга. Хөө юм уу тэнэг минь би та нарыг жоохон даруухан байгээд байхад чи хилийн тасна гинэ. Би оронд нь чинийхийг таслаад өгөх юм уу гэхэд үгүй намайг уучлаарай л гэж байна. Ангийн дарга үгслүүлээд малнууд минь сонсч. Бид одоо ахлах сургуульд орсон. Та хэд их сургуульд орохыг хүсэж л байгаа үсттэй. Энэ дэлхийн бүх хүн хинагийн аав шиг тэнэг биш шүү дээ. Тийм болохоор ахиж ийм юм хийхдээ намайг наатхандаа хутгах хэрэггүй ойлгосон биз гэхэд эдгээр үгийг сонссон Чивава дотроо уурлаж. Хараал эд. Чи бас л биднийг буруутгаж байх шүү дээ. Чи дунд сургууль байхын л ийм байсан. Өөрөө нэг их сайн хүний дүр үзүүлчихэд яг үнэндээ чи бол биднээсээ ч долондор хараатан штэ. Ой готмар мó өөлөгчин гээл бодоод ижил ангийн дарга. Ой чи юунда над руу бүлрөөд байгаа гэхэд Чивава. Намайг уучлаарай зүгээр л харсан ба миний буруу ангийн дарга гэл. Нөгөө мань ангийн дарга жижи дээр алхаж очсон нөө. Жижи чи намайг ямар нэгэн хүнд матах юм бол би чамайг алчаан шүү ойлгосноо гэд гар дээр нь гიშгэд мишгэд. Хөөх юм ин тэгэл гаран дээр чинь гიშгчгэр чинь те ангийн дарга хөлөө авалтаа би дахиж тань түүг удахгүй үнэн шүү. Би энэ тухай сургуулийн хүчирхийллийн хорооноос нууцлнаа амлая гэж хөөх юм уйлж гарлаа. Эцэст нь ангийн дараа хөлөө авсан ч гар нь өвдөж байгаа штэ тий. Тэгээ дээрээ сууж байсан Чиваваг унгаачихнаа. Чивава ч уурлаа нүүрлүү нөшөлөө. Ангийн дараа инээснэ. Би чамайг даруухан бай гэсэн ч гэсэн шилжиж ирсэн хүүхдийг баг зэрэг шоглоотгоорой. Худлаа цайлхан байдлыг нь харахаар бүр уур үрээ дотор муухараад байх юм. Гэж хэлснийхэн дараа ахаад үзэгдэл солигдож. Бин тамирын багш. Чи нөгөө шин сурагч юм байна те. Битгэлийн хувцас байхгүй юу? За яах вэ? Өнөөдөртөө 4 хувцастайгаа оролцчих. Дараа нь тамирынхаа хувцсыг чи заавал авч ирэх шүү гэж хэлээд. Ангийн нэгэн сурагч түнд бөмбөг өгнө. Карма бөмбөгийн өмнө зогсож байхад сурагчид чимнэлтнэ. 4 хувцастайгаа бөмбөг өшгөлн гэж үдээ. Арай гайгүй байлгүй дээ. Тэргээл. Тэр үед Чивава дотроо. Ангийн дараа чамайг хэлсэн хэлээгүй энэ миний дургуй зөндөө хүргэж байгаа. Яг нэг шинэ нохотой болъё гэж бодож ирсэн энэ гэж бодоод ижидэл. Бүүм нөгөө кармач мангар хүчтэй өшгөлөөл гол оруулчтэй. Ангийн хүүхдүүд нь бүр шок. Үе сая сонссноо энэ одоо бөмбөг өшгөлж байгаа чимээ гэж үдээ. Үгүй надад бол их буудаж байгаа юм шиг сонсогдлоо гэж. Шокноосоо гарч амжаагүй байхад карма ихнийг өшгөлөж нөгөө бөмбөгийн штанк онж аваад яг Чивава болон түүний сугны усны дундуур өнгөрнө. Сугны ус нь өлөгчин чи яг миний нүрийг онох гэж байна шít гэж харсан чинь карма албаар үсгсэн царайтай. Өөдөөс нь энийгээ л харж байна карма дотор. Энэ тоглоом үнэхээр хөвчлөлтэй юм аа эцэг минь намайг уучлаарай. Би одоо өөрийнхөө тоглох болно. Тамирын хичээлийн дараа Чивава анги руу нэлээ ууртаа орж ирэх бөгөөд чимүү новш сая албаар наашаага өшгсөн те. Зодуулах гээд бүсчин захнаад болохгүй байна уу новшоо чамайг наашаага бөмбөг өшгөхөр айн гэж одоо юу. Чи миний ахыг хин гэдгийг мэдтгүү. Чаддсан бол сая бөмбөг өшгөлсөн шигээ одоо намайг өшгөлтөө гэсэн чинь карма. Би санийх шиг өшгөлж чадахгүй штэ. Яагаад гэвэл чиний толгой саний бөмбөг шиг газар биш байна гэж хэлээд ирүүнд нь цохоод унгаач. Ангийнх нь бүгд шок. Карма дотроо. Тийм ээ түүнийг зодох нь надад илүү гоё санагдаж байна. Надад үнэхээр их кайф өгч байна.
Түүний орилго дуу ямар гоё юм бэ? Намайг уучлаарай эцэг минь. Би угаасаа ийм хүн болохоор яалтаж үлээд байна. Тэгэхээр одооноос би өөрийнхөө хийх болно гэж. Эцэст нь бөмбөг газартаа унчих шив. Тэгээд нүүрэн дээр нь дивснэ. Жисээ юу гэж хэлснээ санаж байгаа үсттэй. За байж яадаг юм бэлээ. Эргүүлэхдээ өшгөлт юм билүү? Эсвэл дагцсан дондор чи их зөвшгөлөх үү гэдэг байсан чинь. Цугны санзаар кармаг зохихгүй завдаа бүдрээд унцнаа. Чи юу хийгээд байгаа юм бэ? Балет үжиглээд байгаа юм уу? Өөрийнхөө дарааллыг томат үлээгээд байдаг. За юу? Эсвэл ихэлж өгмээр байгаа мó? Хүслийг чинь биелүүлээд байдаг л даа. Өөрийнх нь үсээр гарыг нь боож тавиад. Чисээ намайг санзаар зохицсон аа. Би чам сандал ширээг яаж ашиглахыг үнгүү заагаад өгье гэж ширээнд нүрээр нь савж өгнө. Нөгөөт нь намайг уучлаарай миний буруу гэж. Нөгөөт нь тоосон чинчгүй савж байсан. Дагсан дондор нь өшгөлээд байна. За одоо манай гүнжи ээлж үгээд очиод нөгөөх нь яагаад би гэж би юу чийгээгүй штэ карма юу чийгээгүй гинэ миний ардуур ямар ядаргаатай навшвэ гэсэн царай гаргаад байсан чи хараагүй гэж бодсон юу гэж үүх чидэд умгаач тэгснийхаа дараа өснээс нь татаж босгоод өмнөс олоогсон охид бааштай юм аа хүн ийм юмнаас итгэхгүй юм би өөрөө хүн аль бисэн болохоор сайн мэд чинь санаа зовлтгүй гэдэг бодлын шүүгээр нүрээрээ нөшгөлнө бам ахаад нэг өшгөлнө ангийнх 919 дуудаараа яана юу хүүхүүд хэлээд ирсэн юм бэ гэдэргээд тэгж хаад манай хүн тэрний тоосон чинжгүй байснаа бүгд амаа татцгаа би өөрийгөө магтуулах гэж энийг хийгээгүй ч харж байна уу та нар та нарын айдаг ангийн дээрлэхүүн навшнуудыг би зодлоо тэгэхээр төнөө муутай та хэд зүгээр надад тадрахаа суудъя заа юу тийм бидтэй чивава хэр удаа өгсөн юм шиг жүжиглэсэн юм гэсэн чинь мен чивава ага ингээд үйлээ би ах руугаа ярих хэрэгтэй байна тэр галзуу юм байна тэр галзуу навш намайг алах гээд байна гэж хаалга онголох гэж оролдох үед нь карма араас нь хаалга эвдэртэл нь өшгөлөөж унгаагаад хөөе чи намайг зодтолдож чаддгийм үү гэдээс одоо юу гэж бодож ин даа гэж хойд хэлнэ би зодтолдож чадчихэв чи яагаад надад хариулахгүй байгаа юм бэ би чамаас юм асуугаад байна ямар нэг юм хэл мөн овшмын яг энэ үед кармагийн юмч тэрэн болон шүүн нарын кармаг онцлсан онцлогооны талаар гарна карма сайкопат ба тэр дундаа хүн алж кайф авдаг төрлийн хэм байж таа хүн хашгирах эсвэл цус харах үедээ карма жаргалтай болдог ба тэр дундаа хүний ухаан алдсан царай харахад бүр их дуртай гэж тэмдэглэсэн байна. Ухаан алдсан чивавагийн царайг хараад чи одоо л өстө хөөх харагдаж байна. Багш ирж түүнийг бодвол карма болоо ангийн дарга маань би рүүгээ харц чидээ энэ дугаар маань ийхүү дуусч байна. Өнөөдрийн дугаар минь таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Анх удаа ирж байгаа болохоор жоохон алдаад утгатай юм байсан баг. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.